Бенжамин болоогүй наа гэж. За өнөөдөр Тайланд улсын Бангкок хотод тоглож байгаа жижигхэн дэлхийн аварга ингээд 14 оны хугацаанд үргэлжлээд ингээ өнөөдөр өндөрлөх гэж байна. Өнөөдөр хамгийн сүүлийн өдөр буюу Нөөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ингээд эхэлж байна. Тэгээд шалгалтайгаа бүгдээ ингээ явж байна. Өнөөдөр Монголын баг төрийн талбайгаа олон мандуулах бай. Дүрэж байна, хүсэж байна. Миний хүстэй асуудалгүй дийлж штэ хоёр. 14 хоног Тайланд усад байгаа л одоо ингээд буцаж байна. За энэ 14 хоног нулимстай, баяртай, гонигтай, хатаач өтөөтэй аимшигтай 14 хоног болсон. Миний зүрх бол нэлээд их хавлаа. Одоо дахиад 5 хоног байна. Яанда болох юм яанда. За бид нар ингээд Тайландд ядчихсан 14 хоноод одоо Абу Даби явах гэж байна. Тэгээд тал хүмүүсээ Монгол явуулж байгаа. Нөгөө их хашиг сая өгүүлчихсэн. Манай хүмүүсийг хүлээж байгаа. Газ ачаага өгч мал хүмүүсээ оруулаад яг гейтийн нүдэнд гонгоцонд нь суулгаж өгчөө. Тэгээд бид нар араас нь сунаа. Хүмүүсээ түрүүл суулгачаад айгу санаа амар өөрсдөө явнаа. Мэдрэно эрүүлсэн анх удаага ийм том тэмцээнд явж үзлээ. Тэгээд гоё сэтгэл амар өндөр байна өө. Хэдий медаль авч чадаагүй ингээд буцаж байгаа ч гэсэндээ том дэлхийн тэмцээнд гараад өөрийгөө сориод ингээд гадаад ингээ мундаг дэлхийн одоо шилдэггүй тоглолттой газар ингээд өөрийгөө сориод үзсэн болохоор зэрэг үнээр гоё. Тэгээд 14 хоног ингээд бараг 2 дахь гэр бүлтэйгээ ингээд хамтдаа 14 хоног хөвгөлтэй гоё дурсамжтай өнгөрүүлсэн болохоор зэрэг гэхдээ явмаар байна. Гэрээ санаж байгаа гэсэндээ ингээд хамтдаа ингээд баймаар шээ. За чингүүнээ байна. Би одоо гэрлэг гарах гэж байна. Бараг 3-7 хоног шахах гэрээсээ хоол байлаа. Энэ хугацаанд 2 том тэмцээнд орлоо. Тайланд руу дэлхийн аварга ирээд Невада төрөлтөө 2 өжигдоод дуу шоундаас орсон 7 хоног бэлдээж өстой нэр амар хүнд юм байлээ. Яг удаан хугацаанд бэлдээд бас өөр байсан байхаа. Тэгээ файтинг төрөлт болохоор 1 өжигд 2 өжигдсэн. Бас сүүл нөөгүй ч нөөгүй яриад байгаа байхгүй. Тэгээд өжигдоод хүмүүстээ баярлаа. Гэрийнхэнтэй баярлаа. Ээж чи чамайг санаж байгаа дээ. Тийм шиг байлээ. Тэгээд нааг явахд бүх тусалсан бүх хүмүүстээ баярлаа. Баг хаалга онгоогоо нөлөөс сэлгнэлгээ урсч магадгүй гэж бодож байна. Гэтэ ойлгохгүй байгааг хичээн сэлгнэх юм батараа аваа. Гадаа баярлаа. Севро гэлтэг нэгээд яарга том тэмцээнд ороход орсон Монгол руугаа буцаж байна. Одоо анхны дэлхийн аваргад орсон сэтгэл бол тэгээд амар сандарлаа, амар айц тавилаа. Тэгээд том тэгээд дэлхийн тэмцээн дээр гарсан тэгээд хэцүү жан бас жангонэгтэй доошоо дайчгүй анхных гарч авах ичээд яасан. Гэтэ яг хөө шүгэн дөрөвтэй үлцээ. Шүгэн дөрөв. Тий. Хамгийн зөв юм уу? Орлох. Тий, ерөөсөө орлох. Орлох байсан. Руу. Ерөөжийнхөө онтоо нэг одлын гоё юм шиг, нэг одлын нэг жоохон өөлмөр юм шиг байна. Энчнээс одоо тэгээд ингэртэй юм зүйлгүй овчин гэхэр жохоо тий. Гонигтай хүрэл дээр малтарсан амар гонигтай тий амар гонигтай тий. Тэно Баткайн тэгээд Тайланд ус тэгээд 14 хоног зөндөө юм болсон. Тэгээд гоё Тайланд нээзүүд идчихсэн болсон. Тэгээд гоёсэн. Тэгээд Тайланд тэгээд эхний 100 хоногтоо дуу үзүүлж байсан. Тэгээд ер нь үзүүлэхэд ер нь сурахад амар авгүй гайгүй байсан. Ер нь дэжгүй сурсан. Тэгээд тэмцээнд үзүүлээ. Ер нь дэжгүй байсан. Ер нь сурахад гайгүй амхан. Тэгээд жоо удаан байсан бол амар хийсэн боо. Тэгээд гоёсэн. Тэгээд хит хэмжээнд дэр гараад бас ер нь гоёсэн. Өмнө нь том тэмцээндээс гарч үзэж байгаагүй бас өөр юм лээ. Амар олон хүмүүс хараад. Тэгээд санархан гайгүй байсан. Монголын учраас амар өндөр юм. Биштэй хичээл танаасаа баярлалаа тийм. Амар сэтгэл өндөр юм. За, баярлалаа. Сайн байцгаана уу?
Би Охотыг алтан дэвш байна. Одоо нийслэлийн ерөнхий боловсролын төчөө тус сургуулийн 12 вэ ингэж суралцдаг. Дэлхийн аврал шалгаруулах тэмцээнд анх удаага орж үзлээ. Тэгээд сэтгэл маш гоё байна. Хамгийн эхлээд би Нэвэзэ төрөлд оролцоод 7 дугаар байранд орсоо. Тэгээд дараа нь жидцүү дуваа төрөлтөд оролцоод тэгээд анх яг Монголоос оролцож байгаа залуучуудын баг судалгаараа оролцоод ер нь сэтгэл гоё байсан. Тэгээд жидцүү дуваа гэдэг нь ойлгоод дөрмийн мэдээд ирсэн. Одоо клубийнхаа дааж өгнө. Тэгээд дараа нь файтингийн 52 кг хэмжээнд файтинг төрөлтөд оролцоод хүрэл медальтай малтарсан. Тэгээд тэгэхээр жоох хэцүү байсан. Тэгээ өнөөдөр сүүлийн дэмийн ачаа үнд гэдэг шиг нөөгээд хүрэл медаль авчлаа. Сэтгэл маш гоё байна. За бид нар ингээд тал нь Монгол явлаа, тал нь Абу Даби явлаа. Гэж байгаа бичүүлсэн. Болоо бид нар. За 14 оны үр дүн маань бид нар анхлаа мэдээж хэрэгжихгүй медаль гэдэг зүйлээр амжилтыг тодорхойлж болохгүй. Манай хүмүүс зөндөө олон шагнал тавхаараа, шагнал болоо, шагнал зүгээрээ амьдарсан. Зөндөө олон амжилтуудыг гаргасан хүн өчигдрийн өөртөө зөндөө илүү байсан болохоор шагналтаа бүгдээр нь баяр хүргье. Та нар хамгийн шилдэг байсан шүү. Бие. Шилдэг медаль баяр хүргье. За шилдэг медаль баяр хүргье. Биднээс 30% хөнгөлөгдчихөө. За маяг баяр хүргье. За буян дотор баяр хүргье. Баяр хүрдэж одоо яамаа шимтэй болж байгаа шүү одоо. Миний хацч. Баяр таа өтөдөө. Баяр таа. Өдөр ичгээ бичгээ явуулнаа. За бид нэр Абу Даби руу уцандаа суулаа. Түнжин нисээр агаад Абу Дабидаа ирлээ. 6 цаг 30 минут ирлээ. Тэгээ шөнийн нисэг байсан болохоор муухад ирсэн. Тэгээ бас итихад би онцоор ирсэн болохоор арай цогтой явлаа. Амруу босс тэргүүтэнтэй ингээд манай фракцийнхан буудлын руугаа явж байна. Тэгээд энд одоогийн байдлаар бид нар дөнгөж хөдлөөд 2.93 км явж байна. Одоогийн байдлаар Монгол хөнгөөр 30 мянган төгрөг такси гарсан явж байна. За нэг хэдэн тэнд төөрсөн тал тарилсан хүмүүстэй олж авлаа. Ингээд сүргээ нийлүүллээ.